Сайн бацгаана уу? Aircalab тавтаа морил маш олон хүн утаснаас шууд монголоор орчуулга сонсож болохгүй юу гэж асууж байсан. Өмнөх бичлэгт би YouTube видеог лаптоп эсвэл компьютероос шеэр хийж орчуулгыг нь монголоор сонсох аргыг үзүүлсэн. Үзэж чадаагүй хүмүүс байвал дээр линкээр үзээрэй гэж зөвлөе. Харин өнөөдөр та бүхэндээ зөвхөн гар утаснаас сонсох боломжтой гэдгийг үзүүлнэ. Өнөөдөр нэг гайхалтай боломжийг үзүүлнэ. YouTube бичлэг, Udemy хичээл, TV нэвтрүүлэг, бүр амьд хүний яриа хүртэл ямар ч хэл дээрх зүйлийг зөвхөн утсаараа монголоор сонсох боломжтой боллоо. Өнөөдөр хоёр аргыг заана. Нэгдүгээрт хөтчөөрөө Chrome эсвэл Safari гар утсаараа AI Studio цэг google.com руу орж дуртай видео яриагаа хүссэн хэлээрээ сонсно. Хоёрдугаарт Google Translate app-аараа орж жихвчээрээ сонсно. Анхаар эхний аргад их бичлэгийн дууг чанга тоглуулаарай. Хоёр дахь аргад жихвчээрээ сонсоорой. Заавалчгүй жихвчээрээ сонсно. Санаа нь маш энгийн. Нэг талд их сурвалж байна. Видео, TV эсвэл хүн ярьж байна. Утсаараа AI Studio-г нээж сонсоход л тэр дороо монголоор орчуулж өгнө. Хаана хэрэглэж болох вэ? YouTube видео, Udemy онлайн хичээл, TV болон кино бүр хүнтэй нүүр тулан ярихад ч болно. Яаж тохируулах вэ? Утсаараа AI Studio цэг google.com руу орж Playground дотроос Speech and Music дараа нь Gemini 3.5 Live загварыг сонгоно. Мөн дараа нь Target Language дээрээсээ монгол хэлээ сонгоод их бичлэгээ тоглуулахад л болоо. Одоо бүгдээрээ бодит жишээ үзье. Эхлээд бүгдээрээ утасныхаа Chrome эсвэл Safari хөтчөөрөө AI Studio цэг google.com руу ороод Playground-а сонгоод Playground-а сонгосныхаа дараа Models сонгоод мөн Speech and Music-ийг сонгоод за дараа нь Gemini 3.5 Live Translate-ийг сонгоно. Мөн баруун цэг дээр Target Language дээрээ монгол хэлээ сонгоно. За тэгээд доотлын хэсэгт Talk гэдэг дээрээ дараад за микрофоноо хэдүүлээд зөвшөөрөөд өгчнө. За тэгээд үр дүнгийн сонсъё. Тэгэхээр одоогийн байдлаар дэлхийн хүн амын 80% ханыг хиймэл оюун ханыг хизээж ашиглаж байгаагүй. Тэгэхээр 7 тэрбум хүн удахгүй унтаж байх болно. Энэ видеонд бид 3番のөнөөдөр хиймэл оюун ухаанаар асуулт асуух ажил алга болно гэсэн яриа байна. Япон улсад ч одоо хиймэл Udemy бол мэргэжилтнүүдийн заасан онлайн видео хичээлүүдийн дэлхийн том платформ. Програмчлалаас бизнес, дизайн хүртэл бүх сэдвээр өөрийн хурдаараа суралцна. Ихэнх хичээл англи хэл дээр болохоор орчуулгын арга энд хэрэгтэй болно. Udemy онлайн хичээлүүдийг монголоор сонсох боломжууд байна. За одоо бүгдээрээ Udemy цэг.com гэж ороод за Udemy одоо хичээл рүүгээ орцгоё. За та бүхэн маань бүгдээрээ Gmail Google аккаунтаараа ороороо. Минийх болохоор орцсон болохоор шууд ингээд орчиж байгаа. Эндээсээ та нар маань фри хичээлийг search bar хэсгээс хайж олоод ингээд хичээлээ сонсож болно. Мөн зарим хичээлүүд нь төлбөртэй байгаа гэдгийг ойлгоорой. За ингээд үр дүнгээ харцгаая. Hey everyone, I'd like to warmly welcome you to the AI Engineer Bootcamp, where we'll build the foundations of AI and gradually advance our knowledge to eventually create our personal, exciting AI-powered projects. Developing an AI tool might seem complicated for a newcomer in the field, but
За хоёрдугаар арга нь болохоор зөвхөн гар утсаараа жихвчээрээ ямар ч видеог монголоор сонсох аргыг үзүүлнэ. Компьютер, лэптоп огт шаардахгүй, зөвхөн утас байхад л хангалттай. Хүн бүрт хүртээмжтэй. Танд ердөө 2 зүйл хэрэгтэй. Google Translate app болон чихвч. Энэ нь Gemini 3.5 Live Translate-ийг ашигладаг бөгөөд 70 гаруй хэлийг бодит цагт орчуулна. Алхам 1. Аппликейшн татах. Эхлээд App Store эсвэл Play Store-оос Google Translate гэж хайж татаж аваарай. Хоёрдугаарт нь нэвтрэх ба зөвшөөрөл. Дараа нь Gmail хаягаараа нэвтрэн микрофон ашиглах уу гэж асуувал заавал allow буюу зөвшөөрөх дээр дараарай. Үгүй бол дуу сонсогдохгүй шүү. А 3 дугаар алхам нь хэлээ сонгох. Доод талын хэлний мөрөнд их хэлээ English, өөрийн хэлээ Mongolian болгож сонгоно. За 4 дугаар алхам нь Live Translate. Дараа нь доороос Live Translate товчийг дарна. За 5 дугаар алхам нь Listening ба Start. Жихвчээ зүгээд Listening гормыг сонгоорой. Дараа нь Start дарахад орчуулга шууд жихвчээр тань тоглож эхэлнэ. За 6 дугаар алхам нь видеого тоглоулах. Одоо орчуулах видеого утасныхаа хажууд тоглуулаарай. YouTube бичлэг, кино, ямар ч хэл дээрх контент болно. Жихвчээр тань монголоор сонсогдно. YouTube бичлэг, гадаад кино, цуврал, подкаст, онлайн хичээл, зурагтаар кино үзэж байсан ч жихвчээ утастайгаа холбоод л сонсож болно. Та бүхэндээ ийм үнэхээр сайхан боломжийг үзүүллээ. Энэ боломжийг ашиглаад хэлний хориггүй суралцгаая. Ямар видео, хичээл орчуулмаар байна. Тэр сэтгэлээ та бүхэн бичээрэй. Subscribe дарж хонхоо дарахаа бүү мартаарай. Дараагийн бичлэг дээр уулзъя. Хамтдаа бүтээж, хамтдаа хөгжийе.